байна уу? Өнөөдөр SAT математикийн trigonometryтэй бодлоготой бодно. За тэгэхээр бодхоос өмнө энэ 3 томьёог жоохон тайлбарлажээ. SOHCAHTOA гэдэг. Тэгэхээр эхнийх нь бол sin opposite over hypotenuse гэхээр авсан үнцгийн эсрэг талд opposite гэдэг O. Тэгээд hypotenuse гэхээр дандаа гурвалжны 90 градус хийж байгаагийн эсрэг талд эсвэл хамгийн урт length нь. Тэгээд adjacent гэхээр үнцгийн хүрж байгаа that isn't hypotenuse уртыг ярьж байгаа. Тэгээд энэ бол opposite adjacent hypotenuse гэдэг ойлгомжтой байгаа. За, question 7. If sin x equals 0.25, what is the length of BC in the triangle above? За, тэгэхээр нэг sin энийг θ гэж бодчихъя. X degrees. If x is equal to 0.2, if x is equal to inverse sine 0.25. Okay, тэгээд degrees алтлаа. What is the length of BC in the triangle above? Here BC бол hypotenuse байна. Тэгээд opposite-тэй hypotenuse-тэй тэгэхээр sin-ыг ашиглана. Тэгэхээр sin x is equal to opposite over hypotenuse. Тэгээд hypotenuse-ага мэдмээр байгаа болохоор hypotenuse is equal to 3 divided by sin x. Тэгээд sin x нь нээлтцэг 25 гэдэг өгсөн. Тэгэхээр length BC нь 3-ыг хуваах нь нээлтцэг 25 буюу 12. Тэгэхээр length BC нь 12. Question 8. In the figure above, right triangle ABC is similar to right triangle MNO, with vertices A, B, C corresponding to vertices M and O, respectively. If tan B is equal to 2.4, what is the value of cos n? Тэгэхээр энэ гурвалжинтай яг адилхан гэд өгсөн байна. Тэгээд яг B нь энэ n-тэй яг адилхан. Тэр нь бол энэ яг адилхан triangle гэхдээ жоохон илүү томролцсон байгаа. Тэгэхээр энэ tan B is equal to 2.4, what is the value of cos n? Тэр энэ английн cos юу вэ гэдгийг олох гээд байна. Тэгэхээр эхлээд θ-ийг олчихно. Өнцгөө олчихно. Tan B is equal to 2.4. Тэгэхээр B is equal to inverse tan 2.4 гэд нэг олчлоо. Тэгээд одоо энийг cos B юу вэ гэдгийг олох гээд байна. Тэгэхээр эхлээд B-г өнцгөө олохын тулд inverse tan 2.4 гэдэг тооны машинтай хийчихнэ. Тэгээд дараа нь тэр answer cos хийчихнэ. Тэгэхээр энэ бол 5/13. Тэгэхээр нэг cosine B гэд болчихно. Тэгэхээр what is the value of cos n? N-ийн өнцөг энэ байсан. Тэгээд энэ өнцгөө cos тэгээд 5/13. Question 10. Right triangle ABC is shown in the XY plane above. What is the value of cos C? Тэгэхээр энэ үнцгийг cos тэгэхээр юу авах вэ гэдгийг асууж байна. Тэгэхээр эхлээд ортуудаа мэдчихье. Тэгэхээр одоо from B to C adjacent B to C хасах 3-аас 12 тэгэхээр 15. Тэгээд opposite нь хасах 5-аас хасах 3 тэгэхээр 8. Тэгэхээр хэрэгтэй юмнууд нь
opposite adjacent тэгэхээр одоо tan-ыг ашиглана. Тэгээд tan θ is equal to opposite over adjacent. Тэгээд θ is equal to inverse tan 8 over 15. Тэгээд дараа нь энэ θ-г буцаад cos тийм. Тэгээд харалтал тооны машинд ичээд the answer is 15 over 17. Тэгэхээр D. Question 11. If the figure above AC is the diameter of the circle, if AC is equal to 1, which of the following gives the area of the triangle ABC in terms of theta? Тэгэхээр theta-гийн хувьд өнцгийн хувьд одоо энэ ABC triangle-ыг гурвалж нэг яаж экспресс хийх вэ? Тодорхойлох вэ гэдэг асууж байна. Зөв нь бол diameter-аас нөгөө diameter руу байхад энэ өнцөг дандаа 90 градус байдаг. За тэгээд бас triangle-ийн формула half times A times B times sin θ гэд формула байдаг. За тэгэхээр энэ формулаг ашиглахын тулд нэг энэ уртыг аваад тэгээд хоорондын өнцгийг sin-аар өөрчилчвөл triangle-ийн area гарч ирдэг. За тэгэхээр энэ 90 degrees тэгэхээр hypotenuse нь 1 гэсэн үг. За тэгэхээр эхлээд BC-г олчих. BC. Okay. Тэгэхээр theta, this is hypotenuse, this is adjacent, this is opposite. Тэгэхээр cos θ is equal to adjacent over hypotenuse. Тэгэхээр A divided by 1. Тэгээд adjacent BC length-ийг олохын тулд cos-ыг нэгээр үржүүлнэ. Тэгэхээр BC is equal to 1-ийн cos, just cos. За тэгээд opposite which is AB. За нэг sin ашиглах юм байна. Sin θ is equal to opposite нь AB. Hypotenuse нь 1. За тэгэхээр AB length AB is just sin. За тэгээд энэ хоёр length-ыг олчлоо. Тэгээд sin-ыг 90-ээр үржүүлнэ. Half times sin θ times cos θ times by sin 90 яадан бол this angle is 90 degrees. Тэгээд sin 90 is 1. Тэгэхээр half times sin θ times cos θ гэд манай хариулт энд байгаа. Тэгэхээр манай хариулт бол D. Okay. Thank you for watching.